Өнөөдөр манай сувгийн дэд хичээлээр хиймэл оюун ухаан гэж юу вэ гэсэн хичээлийг нараа та бүхэнд орхиолно. Одоо хичээлээ эхэлцгээе. Сайн бацгаана уу? Намайг Нараа гэдэг. Жил гарны өмнө хиймэл оюун ухаан гэж яг юу байдгийг огт мэддэггүй байсан бөгөөд сонсох бүртээ гайхаад энэ одоо яг юу байд юм болоо гэж бодоод сониуч зан хөдлөөд судлаад өнөөдрийг хүртэл суралцаад тоо томшгүй олон програм басан болоогүй туршиж үзсэн байгаа. Тэгэд мэдээж алдаж онон чамлалтгүй их туршлага хоримтлуулсан болохоор хиймэл оюун ухааны талаар цуврал видео хий гэж бодоод та бүхэндээ хамгийн анхны дугаараа өнөөдөр хүргэх гэж байна. Одоо та өөртөө дижитал туслагтай гэд төсөөлөд үзтээ. Энэ туслагтай нь уншиж, бичиж, суралцаж, бүр таны асуусан асуулт болгонт нь хариулж чадна. Гэхдээ энэ туслагтай нь амьд биш бөгөөд бидэнтэй адил түнд оюун ухаан байхгүй. Тэр тань шиг бас наа чиг тунгааж бодож чаддаггүй. Гэхдээ нэг зүйлийг тэр маш сайн хийж чаддаг. Тэр нь юу вэ гэхээр тэр заагурыг маш сайн таньдаг. Хэрвээ гадаа тэнгэр бүрхээд ирэхээр та хөөх хөдөлгөө бороо орхон гэд боддог тийм ээ. Энэ нь тэгэхээр нэг ясандаа таны сурсан нэг төрлийн заагур юм ба. Хиймэл оюун ухаан буюу ChatGPT-ийн яг үүнтэй адилхан заагур харж таниад түүнд таарсан хариуг өгдөг. Тэгвэл энэ дижитал туслагч маань сая текстийг уншаад мянган асуулт болон хариултыг туршиж үзсэн байгаа. Тэгээд тэр туслах маань хэсэг хугацааны дараа биднээс авсан өгөгдлийг хараад ийм асуулт асуухаар тийм хариулт өгөх ёстой гэд ерөнхийдөө дадлагччихсан гэсэн үг. Хиймэл оюун ухаан маань тэгэхээр ямар ч ичэд биш. Харин тэрээр ямар асуултанд ямар хариулт тохирохыг сурчсан програм гэсэн үг. Тийм болохоор үүнийг хиймэл оюун ухаан гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол яг үнэндээ дээр хэлсэнчлэн жинхэнэ оюун ухаан биш бөгөөд тэр яг үнэндээ тань шиг бас наа чиг сэтгэж чадахгүй. Энэ бол ердөө л маш сайн санах ойтой загвар хараад дараагийн үгийг тааж чаддаг ерөнхийдөө систем юм. Хиймэл оюун ухаан маань зүгээр л нэг алах шиг багаж эсвэл машин шиг бидний хэрэгсэл. Машин биднийг агаас б рүү хүргэж өгч чаддаг ч хэрвээ бид тэр машиныг жолоодохгүй бол тэр хөдлөхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан хиймэл оюун ухаанд бид нар зорилгоо хийхгүй бол тэр бидэнд юу ч хийж өгч чадахгүй. Тиймээс хиймэл оюун ухааныг зөв ажилуулахын тулд бид эхлээд чиглэлээ өгөх ёстой байдаг. Миний бодлоор ихэнх хүмүүс ChatGPT-г маш сайн мэддэг бөгөөд бас өдөр тутамдаа ашигладаг байх гэж бодож байна. Тэгвэл түүнээс гадна Gemini, Claude, LeetChat, DeepSeek, Igune гэд маш олон загварууд байдаг. Эдгээрийг бүгдийг нь LLM буюу том хэлний загвар гэдэг бөгөөд танд магадгүй их хэцүү хүн сэдв шиг санагдчихж магадгүй. Гэхдээ яг үнэндээ бол маш энгийн. Тэд бүгдээрээ яг нэг ижил зарчмаар ажилладаг. Хиймэл оюун ухаанаас та асуулт асууж, бичүүлж, шин санаа гаргуулж, олон хэлээр орчуулж, зураг, текст, код, төлөвлөгөө гаргах мөн тэрч бүхэл тэд яг таны хувийн дасгалжуулагчиг тань зөвлөгөө өгч зорилгыг тодорхойлж, төлөвлөгөө хүртэл гаргаж өгч чадна. Тэд бидэн шиг хизээч ядрахгүй 24/7 цагаар ажиллах чадвартай үнэнч туслах гэж харах хоноор ойлгож болох нь байна. Ер нь цаг их үрдэг бүхий л ажлуудаа түүний тусламжтайгаар хөнгөвчлөөс гадна цагаа хэмнэх боломжтойг та мэдж байгаа хаа. Өнөөдөр тэгвэл зах зээл дээр тоолохын аргагүй олон хиймэл оюун ухааны аппликейшнууд гарсан бөгөөд сар тэрч бүхэл заримдаа бүр өдөр бүр шинээр олон төрлийн аппликейшнууд нэмэгдэж бидэнд тоолж барамгүй мянган сонголтууд гарч ирээд байгаа. Гэхдээ бид энэ бүх аппликейшнийг сурах ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь ямар ажилд ямар аппликейшн тохирохыг ялгаж ойлгодог байх нь хамгийн чухал гэж бодож байна. Тиймээс тоо томшгүй олон аппликейшнуудыг мэдхийнхаа оронд харин өөрийн зорилго даалгаварт үнэхээр үр дүн өгөх цаг хэмнэх аппликейшнийг сонгож сурах нь хамгийн зөв алхам гэж би бодож байна. Тэгэхээр танд одоо өөрт тохирох аппликейшнийг яаж сонгох вэ гэдэг асуулт гарч ирж байж магадгүй. Тэгвэл энд нэг энгийн зарчим бий. Эхлээд яг юу хийх гэж байгаа зорилгоо тодорхойлоод дараа нь тэр ажлыг хамгийн хурдан хялбар болгож цаг хэмнэж өгөх аппликейшнийг хайж олох юм. Хиймэл оюун ухааны аппликейшнуудыг ашиглахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Хиймэл оюун ухааны хэлний энэ том загварууд маань ихэнхдээ ихтгэл төрүүлэх үез маш үнэмшилтэй санагддаг ч олон алдаануудыг гаргадаг бөгөөд тэдгээр нь заримдаа баримтгүйгээр худлаа ярих магадaltaй байдаг. Үүнийг халлюцинацион гэж нэрлэдэг бөгөөд танд инээдтэй сонсогдож магадгүй ч энэ нь яг үнэн хэрэгтэй бол тийм ч инээдтэй зүйл биш юм. Энэ тэгэхээр яг хизээ тохиолддог вэ
гэхээр химэл оюун ухаанд хэрэг өгөгдөл буюу дата хангалтгүй эсвэл маш ховор тохиолддог сэдвүүд дээр түүний мэдлэгийн сан хангалтгүйгээс болоод тэр таамаглаж эхэлдэг. Жишээлбэл шинэ гарсан хууль, шинэ технологи гэх мэт тэр алдаа гаргах нь илүү түгээмэл байдаг. Түүнээс гадна дутуу ойлгомжгүй асуултнуудад учрыг нь сайн олохгүйгээр таах гад байдаг магадлалтай. Тиймээс химэл оюун ухааныг зөвхөн туслах хэрэгсэл гэж бодож үргэлж шүүмжлэлтэй хандаж олон дахин нягтлж байх нь маш чухал санагдсан. Бидний бас нэг зайлшгүй мэдэх ёстой зүйл бол химэл оюун ухааныг ашиглахдаа хизээж өөрийнхөө жинхэнэ нэр, хаяг, эрүүл мэндийн мэдээлэл гээд өөрийнхөө эмзэг мэдээллүүдийг болж өгвөл өгөхгүй байхыг хичээх зүйтэй шүү. Энэ нь танихгүй хүнд та гэрэн дэлгүүрээ өгдгүүтэй яг адилхан юм. Химэл оюун ухааныг айл хэдийн бид хаа сайгүй өдөр тутмын амьдралдаа ашиглаж байгаагаа яг мдэггүйгээр өдийг хүртэл санаандгүй ашиглаад ирсэн байна. Жишээлбэл Google ямар нэг юм хайхад хамгийн тохирох хариуг олж өгөх, цаг агаарын аппликейшн маргааш бороо орох эсхийг таамаглаж хэлэх. Онлайн дэлгүүрүүд өмнө юу авсныг мань хараад өөр бүтээгдэхүүн санал болгох. Түүнээс гадна банк картаар гүйлгээ хийх чижигтэй үйлдэл байна уу гэж шалгадаг гэд бид мэдгүй ч химэл оюун ухаан бидэнд өдөр бүр мэдэгдэхгүйгээр туслаад л явдаг гэсэн үг юм. Ингээд химэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд ийм өргөн хэрэглэгддэг шиг бид ч бас ChatGPT-г зөв ашиглаад чадах юм бол ажлаа амарчилж цагаа хэмнээд бүтээмжээ хэд дахин өсгөх боломжтой. Тэгвэл бид түүнтэй харилцахдаа асуултаа хэрхэн асууснаас болоод хариултын чанар нь шууд хамаардаг. Хэрэг та түүнээс сайн асуулт асуувал сайн хариултыг, муу асуулт асуувал мэдээж муу хариултыг авна. ChatGPT ярилцах энэ техникийг prompt гэж нэрлэдэг. Тэгвэл ChatGPT хэрхэн зөв харилцаж сурах талаар дараагийн видеогоор ярилцах болно. Одоо харин ChatGPT-г ашиглах хоёр аргыг харуулъя. Эхний арга нь бол маш энгийн. Гар утсан дээрээ дурын хөтчөө нээгээд хайлтын цонхон дээрээ chatgpt.com гэд хаагаарай. Та тэнд шууд чатлаж болно. Програм суулгахгүй болохоор ямар ч төвөггүй шууд ашиглах боломжтой. Шууд хөтөчдөр ашиглах давуу тал нь програм суулгах шаардлагагүй тул утасны багтаамж багсан гэж санаа зовох шаардлагагүй. Шууд ашиглах боломжтой. Гэхдээ та ингээд бүртгүүлэхгүй ашиглах юм бол таны чатууд хадгалагдахгүй бөгөөд бүгдээрээ шууд устгагдчихна. Бүртгүүлээд орсон ч гэсэн вебсайтаа байнга нэх хэрэгтэйгээс гадна асуултаа та заавал бичнэ гэсэн. Тэгэхээр хөтчдөр ганц нэгэн хурдан асуулт асуухад л тохиромжтой байдаг. Хэрвээ та тогтмол ашиглах бол энэ сонголт нь тохиромжгүй маш төвөгтэй. Одоо харин танд хоёр дахь сонголтыг танилцуулъя. Та одоо миний дэлгэцийг харж байна. App Store-ыг нээгээд хайлтын цонхон дээрээ ChatGPT гэд хаагаад үз. Програм утсан дээрээ суулгах гэдэг дээр дараад програмыг ингээд утсан дээрээ суулгачих. Одоо миний утсан дээр энэ програм сууж байна. Одоо та аппликейшн нээгээд тэнд шууд чатлах боломжтой. Хэрвээ та бүртгүүлээгүй бол таны чадвар харамсалтай нь хадгалагдахгүй бүгд алга болчихно. Одоо та дэлгэцнийхаа баруун дээд талд цагаанаар бичсэн регистр гэсэн товчийг харж байна уу? Түүнээр дараад та ChatGPT-г бүртгүүлэх боломжтой. Аль нэг сонголтыг нь хийгээд та бүртгүүлж болно. Миний хувьд ChatGPT-г бүртгүүлээд ашиглавал илүү тохиромжтой санагддаг. Та аль ч химэл оюун ухааныг ашиглахдаа заавал хүчтэй нууц үг хэрэглэж байхаа анхаараарай. Том жижиг үсэг, тоо, тэмдэгт болон дор хаяж 12 оронтой байвал зүгээр байдаг. Энэ бол таны нууцыг хамгаалах бас нэгэн хамгаалт юм. Өнөөдрийн видео маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн видеонд ChatGPT-г юунд ашиглах, хэрхэн ашиглах болон юг түүнээс асууж болох тухай олон талтай мэдээлэл өгөх болно. Хэрвээ танд ямар нэгэн асуулт байвал сэтгэгдлийн үлдээгээд түүнээс гадна бидний сувгийг дагаж химэл оюун ухааны цуврал видеонуудыг үзээрэй. Дараагийн видеогоор дахин уулзцгаая. Баяртай. Манай хичээл та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн манай сувгийг дэмжиж, лайк дарж, шеэр хийж бидэнтэй нэгтээрэй. Баяртай үзэгчдээ. Дараа дахин сонирхолтой хичээлүүдээрээ уулзцгаая. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.